TAF is thrilled to have partnered with the Mongolian Sustainable Finance Association again to organize and implement the Women in Finance Fellowship Program. This is our second cohort after our first cohort in 2022, and we're incredibly excited to see all the amazing things that our fellows will continue to do going forward. I'd like to thank the Australian Department of Foreign Affairs and Trade for their generous support for this initiative as part of our Women's Climate Resilience Program in Mongolia. I'd like to thank all the mentors, mentees, and participants and organizers for all their hard work in organizing what really sounds like an excellent program this year. We had site visits, such as the site to see women entrepreneurs participating in the Coal to Solar program, which is a fantastic initiative to try and innovate by using solar panels and innovative energy technology, as well as to try and understand some of the real world impacts of green climate on entrepreneurs' lives. We know that green finance is going to be incredibly important for Mongolia's future. And this opportunity to work with professionals in the sector, gain them exposure to high-level thinkers as well as real actors experiencing this financing on the ground is incredibly meaningful. We're so excited to see what all of our fellows do going forward with their careers. We have a diverse group that's working across every part of the financial sector and looking at green finance from so many different angles. And we think this is going to be an incredible opportunity for them in their careers, as well as for the whole sector to benefit from the skills and ideas they developed during this program. So congratulations to everyone who participated, and my thanks again for the Mongolian Sustainable Finance Association for the excellent collaboration in delivering a high quality program again for this second cohort. Bye. Анх 2023 онд зарлагдчихсэн тийм тухайн хөтөлбөр. Би яг хөөхд тасрах чөлөөтэй оролцож амжаагүй дөнгөж төрөөд удаагүй хийжсэн. Тэгээ бүр яг энэ жил ингээд нөгөө хөтөлбөр зарлагдангууд apply хийсэн. Ер нь бол маш их зүйлийг одоо тийм өөрийгөө нөгөө сорих маш их хүлээлттэй. Ер нь бол нөгөө яг түрүү хэлдэг өчигдрөөс илүү нэг ч гэсэн алхмаар илүү нэг ч гэсэн хувь илүү байхыг би маш их хичээдэг. Ер нь нэг газараа удаан ажилласан. 8 жил сүүлийнхээ ажил дээр бол 8 жил ажилласан. Тэгээд энэ хөтөлбөр маань ер нь ингээд цогцороо тэр чигтэл нөлөөлсөн. Ингээд эхний академийн сургалтуудаас эхлээд тэгээ өргөжлүүлээд коучингтэй хийсэн уулзалт, ментортой хийсэн уулзалт. Тэгээ энэ бүхэн ингээд томоороо нөлөөлөд тэгээд ер нь өөрчлөлт хийх цаг болжээ. За тэгээд ер нь комфорт зоноосоо гараад шинэ юм туршиж үзээд явнаа гэдэг чинь бас нөгөө талаасаа гоё юм байна, шинэ туршлага юм байна. Альва өөрчлөлт болно, аюултай хэцүү байдгүй, энийг бас өөр өнцгөөс харуул гоё зүйл байдгаа гэдгийг манай сургалт маань, коуч маань, ментор маань олон талаар ойлгуулсан. Асуулт асуусан. Яг энэ асуултанд хариулахдаа надад зориулж хариулахгүй л дээ. Хүмүүс өөрсдөө бодоосэй гэдэг зорилгоос коучтой ажиллаад 1-2-3 удаа уулзсны дараа та ер нь юу олоод авсан баймаар байгаа юм. Тэр хүмүүс хинч юу ч үс яах вэ гээг. Хүн болгон өөр юм бичсэн. Миний өмнө сууж байгаа тэр 25 нэмэгтэй өөрлөг өнгөх гээд байгаа. Тийм. Хизээ чин сэтгэлээсээ гихүү тэр дотор угаасаа ярилцсан бэ? Хинтээ тэгж ярилцсан бэ? Хизээ тэгж үнэн байсан бэ гэж хүмүүсээс асуух юм бол хүмүүс юу гэж хариулах юм? Энэ бол чагнана гэдэг нэг гоё үг шүү дээ. Бас сонсох гэж үг байна. Коуч бол чагнах гэдэг юмыг гэдэг л та. Энэ хөтөлбөрт хамрагдахдаа одоо санхүүгийн салбарт ажилладаг байсан. За тэгээ санхүүгийн салбарт анх ажлын гараагаа гэхдээ санхүүгийн салбараас эхлээд одоо энэ салбарт одоо үнэхээр одоо ажилласаар 12 жил өнгөрсөн байна. За тэгээд 25 оны миний одоо хамгийн
одоо чухал ололт амжилтууд тий 25 онд энэ хөтөлбөр тэмцэж орсноороо одоо маш олон зүйлийг энэ хөтөлбөрөөр сурлаа тий өөрийгөө хөгжүүллээ. Би ер нь ингээд санхүү салбарт одоо хангалттай одоо ажиллажээ. Надад ер нь өөр би салбар руу ороод үзье тий би одоо чадах болов гэдэг юмыг одоо ингээд коуч яг ингээд гацалтанд орсон байсан гэх юм да ер нь тэр энэ занглааны одоо тайллыг манай коуч мэн одоо гаргаж өгсөн гэсэн. Тэгээ одоо би санхүүгийн салбараасаа гараад одоо болохоор бүр худалдааны салбарт тий бидний өдөр тутамдаа одоо хоол хүнсээ авдаг Carrefour Mongolia гэдэг одоо алтан жилийн трейд компанид одоо үйл ажиллагаа хийсэн захирлаар ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийн хамгийн надад их олзур хууштай санагдсан зүйл нь болохоор ментор болон коуч гэдэг энэ хоёр хүнтэй зэрэг уулзаад зэрэг зөвлөгөө авах боломж нь бол маш гоё байсан. За тэгээд цаашдаа зөвхөн энэ хөтөлбөрийн хугацаанд уулзаад зогсох биш, ер нь цаашдаа хүний амьдралд коучинг гэдэг энэ үйлчлэгийг авах ямар хэрэгтэй гэдгийг бас хажуудаа ментор гэж хүнтэй бас байх ямар чухал гэдгийг бэ. Энэ ментортой байснараа тэгээд карьер дээр манд тулгараад байгаа асуудлуудыг би ганцаараа бодож шийдэх биш. Тэр ментортой байснараа ер нь маш олон жил урт хугацаанд болох байсан, шийдэх байсан асуудлуудыг би богино хугацаанд шийдэх. Тэгээд илүү өөр өгөөжтэйгээр шийдэх тэр боломжуудыг тэр замуудыг маань бас надад харуулж өгснөөрөө маш их үр дүнтэй байсан. Тэрний өмнө идэвхтэй ментортэй таарсан дэхтээ баяртай байгаа. Зарим тохиолдолд миний барыг залуу насыг санагдуулмаар тийм бүсгүй таарсан. Тэгээ яг анх энэ хөтөлбөрийн ментигээр ажиллах санал хүлээж аваад би бол шууд л зөвшөөрсөн. Яг ямар хүн над дээр ирж байгаа юм те ямар хүн эхний 7 хоногт ярилцсан юмараа дараагийн удаа уулзахдаа өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодит туршлага байна уу? Алиг нь хэрэгжүүлэхэд одоо хүндрэл гарав, яаж ойлгосон гэд. Тэгээд ментор маань ч гэсэн маш идэвхтэй. Тэгээд хэлсэн үг нь бичиж аваад улаан ногооноор тэмдэглээд дараагийн удаа эрэхтэй бүр ингээд тайлбар бичсэн юм шиг ингээд би яг ингэж ажиллаа. Хамаарад одоо чинь би гэхэд банкуй санхүүгийн байгууллагад ажилладаг. Яг одоо ногоон зээлийн бүтээгдэхүүн тал руугаа ч юм уу бүр ингээд маш сайн мэдлэг бас байхгүй. Гэхдээ ингээд нөгөө бид нар баг тавагдаад кейс стади ажиллаад тэрүүгээрээ бид нар ер нь нэрээ одоо ногоон зээлийн бүтээгдэхүүнийг ямар төрлийн бүтээгдэхүүн гаргуул хэрэгтэй юм бэ? Энэ нь одоо жишээ нь юу гэдэг нь манай зах зээлд олон улсад байгаа мөртлөө манайд хэрэгжих боломжтой юм нь яг юу юм бэ гэх мэтчлээ ингээд бас эрэл хайгуул хийгээд айгүй олон ингээд шин юмнуудыг маш олон шин юмнуудыг хөтөлбөрийн босод оролцогчдоосоо, менторуудаасаа, за тэгээд коучөөсөө, зохион байгуулагчдаасаа маш олон юмыг суралцж байгаа. Тэгээ энэ нь бол хөтөлбөрт оролцсны маань одоо айгүй зөв хөтөлбөрт оролцоод маш их гоё юм сурж байгаа.